Бондоолой бүндөөлөө хоёр ирээдүй рүү аялсан нь. Бятхан эрдэмтэн Бондоолой, Өндөөлөө хоёр маань цаг хугацаагаар аялдаг машин зохион бүтээжээ. Ингээд хоёр найз 2030 онд очиж үзэхээр шийдэн аялалтаа гарлаа. Тэгээд хоёр найз 5хан хормын дотор 2030 онд очлоо. Хөлгнөөсөө бууж эргэн тойрноо хараад нүдэндээ ч итгэсэнгүй маш их гайхаж гинэ. Бондоолой бүндөөлөө хоёр яагаад гайхсан юм бол та нар юу гэж бодож байна вэ? Учир нь энд тэндгүй хог хаягдал, тайрсан моддын хожууд бас агаар нь маш бохор байсан тул арай ятан амьсгалж байлаа. Ирээдүйд ямар нэгэн аимшигт амьтан гарч ирээд дэлхийг минь ийм болгосон байна гэж тэр хоёр боджээ. Ингээд тэрхүү аимшигт амьтан чухам хаанаас гарч ирсэн гэд бодоод олсонгүй цааш явлаа. Энэ үед дэлхий тавар Монгол оронд л байдаг ганц мазаалай говь талаар усхан явж байжээ. Говийн сэгсгэр борхоо би гоцховор амтэн шүү. Шорон шурахтай нутагт шовдорцон үлдсэн шүү. Хахир ширүүн нөхцөлд хатсуусан юм шүү. Халуун хүйтэн алин гэж хайхралгүй дассан юм шүү. Майг дөрвөн хөлтэй би, майжиг тодхон мөртэй би, маахай сэрмэн тавхайтай би, мах хоолн дуртай би. Зантгар том толгойтой би, зарамн сэгсгэр өстэй би, заг цухай шугуйтай би, заримдаа их өлсдөг би. Харамг жимсэнд дуртай би, халуун говьдоо хайртай юм шүү. Бажууны үндсэнд дуртай би, байгаль орчиндоо бассан шүү би. Бутан дунд нуугдаж буруу санаатнаас зогтдог шүү. Сэгцэгаан богдууланд сэтгэл амар амьдрмаар байна. Сэрүүн булаг баян бүрдтэй хамт бид өмчилж авмаар байна. Хоол тижээс нь хангалттай бол хол тэнийх шаардлагагүй шүү дээ. Намайг авраач хүмүүсээ, надад туслаач хүүхдүүдээ. Ингээд мазаалай цааш явсаар Бондоолой бүндөөлөө хоёртой таарлаа. Бондоолой "Хөөе, мазаалай, чи чинь энд юу хийж яваа юм бэ? Ус хайгаад явж байна. Танаа энд чинь юу болов вэ? Хүмүүс байгаль дэлхийд хог хаяглаад замбаагүй хайж, мод ургамал, ан амьтдаагаа буруу хазнаас болж, гол гориг ширгэж, хаасаагүй цэцэд үүсэж, ургамал амьтан үгүй болоход хүрээд байна. Та нарыг хөрсний усыг малтаж гаргаад говьд амьдардаг бусад амьтдаа усаар хангадаг гэж сонсож байсан юм байна. Энэ үнэн үү мазаалай? Тийм ээ. Бид чинь энэ говь нутагтаа үеийн үедээ зовсон амьдарсаар ирсэн болохоор сайхан нутагтаа хайртай байдаг да. Танай өвгдээд байгаль орчин хүмүүсийн тухай юу гэж ярьдаг байсан бэ? Тэд ярихдаа сүү цагаан мэдээтэй хувин саваараа булаг шан, гол гориг, удгийн мөснөөс гутган авдаггүй, хувцас болон гар нүрээч угаадаггүй. Бага наснаас нь байгаль дэлхийгээ хайрлахыг хүүхэд багчуудаа зааж сургадаг. Ой мод бүт сөөгийг ихээр нь тайрч хордуулдаггүй. Хүүхэд багчууд нь уг дээдсийнхээ арга ухаанаар байгаль дэлхийгээ хамгаалж, ой модныхоо онгон дагшин байдлыг хамгаалахыг хичээж, малын аргал хомоолоо төлхөө төлж ирсэн учраас баян бүрд маань улгийн ус ихтэй бидний амтархан гэдэг хоол тижээлж ариун их байсан гэж ярьдаг байлаа. Хүмүүс
заг, хой модыг ихээр тайрч түшиндээ хэрглэж ашиг олох зорилгоор хүрс шороог ухаж цэмдийлэх. Хогоо ил задгай замбраагүй хайж гол усаа бохирдуулах зэргээр байгальтайгаа зөв бусаар харьцах болсон. Тийм гэж үү? Одоо тэгвэл бид чамайг болон их дэлхийг аврахын тулд юу хийх ёстойг хэлээд өгөөч. Би яг одоо говийн баян бүрдээ хармаг бэжүүний үнцээ эдээд хүссэн үедээ басаа угаад өнөр олуулаа сайхан амьдрмаар байна. Хүүхдүүдээ одоо бүгдээрээ мазаалайг аварч ирээдүгээ хэрхэн өөрчлөх арга бодож олцгоё. Та нар юу гэж бодож байна? Ингээд бондоолой бүндөөлөө хоёр ирээдүгээ болон мазаалай баагааг аврахаар 2021 он руугаа урлаа. Ингээд бондоолой бүндөөлөө хоёр гэртээ ирээд хүүхдүүд та нарын сануулсан мод тарих, хогоо англин ялгаж боловсруулах, байгаль дэлхий ан амтнаа хайрлан хамгаалах, усаа хэмнэх гэсэн аргуудыг бүх хүмүүст сануулж ойлгуулснаар хүмүүс хогоо зориултын савнд нь хийж англин ялгаж дахин боловсруулдаг. Айл өрх бүр мод ургамал тарьж арчилж ургуулдаг. Усаа хэмнэж байгаль дэлхий болон ан амьтдаа маш ихээр хайрлан хамгаалах болжээ. Одоо ирээдүй өөрчлөгдөх болов та нар яг ямар байгаасаа гэж хэлж байна? Хүүхдүүдээ өндөөлийн та нартаа хогоо заавал ангилах шалтгаануудыг хэлж өгье. Нэгдүгээр, эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болно. Учир нь ил задгай хаясан хог хаягдал нь гидсний халдвар, сүрье, бом зэрэг маш олон төрлийн өвчин үүсгдэг байх нэ. Хоёрдугаар, байгаль орчныг бохирдуулахаас сэргийлнэ. Хэрвээ айлбар хогоо ангилж хэвшвэл цаас, шил, мод, яс, хунцар сав бидний хэлж заашснаа ундайны сав зэргийг дахин боловсруулж ашиглах боломж бүрдэнэ. Гуравдугаар, агаар, ус, хүнсний бохирдлыг бууруулна. Бидний өдөр тутмын амьдралдаа ашигладаг цаг, телевизийн удирдлага, хүүхдийн зарим нэгэн тоглоом, гарч идэн зэрэгт ашиглагддаг хуруу зайн аюултай хог хаягдалд ордог. Бидний мэдих нэг ширхэг хуруу зайл гэхэд хөрс усыг маш ихээр хордуулахаас гадна бохирдсон хөрсөнд ургасан ургамлаар дамжин хүн амьтны эрүүл мэндэд ч нөлөөлдөг байна. Тиймээс ийм төрлийн хог хаягдлаа хүүхдүүд та нар бусд нь ангилж зориултын газар аваач чаях хэрэгтэй шүү. Дөрөвдүгээр, байгалийн баялагийг нэмнэ. Хүүхдүүд та нарын болон эцэг эхчүүдийн хамгийн өмсөх дуртай хувцсыг нэг бол яа харахгүй жинсэн хувцас байдаг. Тэгвэл нэг ширхэг жинсэн өмдийг хийж бэлэн болгохын тулд бүхэл бүтэн 7000 литр ус зарцуулдаг. Энэ нь нэг хүний 5-аас 6 жил уух усны нөөц юм. Иймээс хуучирсан хувцсаа эрэгтэй газарт нь хандуулах юм уу? Дахин боловсруулж чадвал эрчим хүч усаа хэмнэж байна гэсэн үг юм шүү. Жинсэн хувцас бид дахин боловсруулж цүнх, гэрийн шахаа, усны болт зэргийг хийхээс гадна гэрийнхээ будагч өнгөлж болох нэ. Хог хаягдал бол зөвхөн таны асуудал огт биш. Дэлхийн нийтэд тулгамдаад байгаа асуудал учраас хэрвээ танай гэр бүл хогоо ангилж ялгахаар шийдсэн бол шил болон шилэн эдлийг шар өнгийн уудна. Төмөр болон лазыг улаан өнгийн уудна. Жимс ногооны хайлт болон хоолны үлдэгдлийг хар өнгийн уудна. Таасны үлдэгдэл хаяглаад цэнхэр өнгийн уудна.
хуванцар болон гялгаруудаа ногоон өнгийн уутанд ангилж ялгаж хэвшээрэй. Бидний ирээдүй хоггүй, ус агаар нь цэнгэг, устж хорогдсон ан амтангүй, хөрсөн үржил шимтэй сайхан байгаасай. Өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах арга ухаанаасаа суралцаж, хойч үедээ ариун дагшнаар нь үлдээх, үйлдэл бүрээ зөв болгож ирээдүгээ өөрчлөх, хамгаалах нь хүүхдүүд та нарын минь хамгийн чухал даалгавар шүү. Сайхан ирээдүйд уулзцгаая. Баяртай.